За баярлалаа. Тэгэхээр энэ бүгд найрамдах Монгол ард улс гэсэн нэртэй ийм баг сүүлчийн хууль байх энэ үл тийм ээ. Өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэглээ явж ирсэн засгийн газарт ирэх болох тухай. Энэ дээр бүрэн эрх төлөөлөгч үе БТ-ийн томилдог харилцаа 91 оноос хойш хөгжлөгдөд за үүнээс хойш 9 удаа хэрэгжилжээ. За ингээд хараад ахаар сүүлийн жилүүдэд томилогдсон БТ нь их олон удаан хугацаагаар сунгаж ажилласан. Уг хуулийг харахаар бол 6 сарын хугацаатай томилогдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ учир шалтгаан нь юу байсан? Энийг бас энэ хуулийг санаачилсан улсуудаас асууя. Ямар онцлог харагдаад байна? Хоёрдугаарт ерөн зүгээр энэ цаана нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын бас хариуцлагын асуудал яригдана. БТ томилоод тэгээ нөгөө хуучин удирдлагын ажлаа хийдгээр л хийж л байдаг шүү дээ. Тэгээ хэн ч хариуцлага хүлээхгүй. Тэгэл одоо жишээлбэл ТЭЦ-3-ын удирдлага байсан хэвээрээ БТ нь очиж ажилласан. Эрдэнэс 5 толгойч гэсэн тэр. Ийм л одоо нөхцөл байдалтай. Уг нь бол энийг чинь бол тэр байгаа төрийн өмчит компани одоо хувьцаат компани байд юм уу үйлдвэрийн газрын удирдлагуудтай шууд одоо хариуцлагын тооцоод ингээд үйл ажиллагаа явуулах эрх нь засгийн газарт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хууль өөрөө хүчингүй болсноор онц байдлын тухай хууль руу шилжиж гин гэж байна. Гэхдээ энэ ер нь бол БТ томилол энэ харилцаа хэвээр үлдэх юм уу? Энэ харилцаа хэвээр үлдэх юм бол тэр төрийн өмчит үйлдвэрийн газар компаниудад өнөөдөр байж байгаа удирдлага дээр нь хариуцлага тооцох энэ механизм чинь сул хэвээр байх юм шүү. Энэ асуултыг асуух гэсэн. Ер нь цаашдаа ер нь олон улсад ийм жишг байна уу гэдгийг бас асууя. Зүгээр миний мэдхийн ингээд жишээлбэл айл Итали ч юм уу, Японы жаал ч юм уу, яг одоо энэ манай Мят шиг энэ компаниуд нь дампуурх болохоор ийм төлөөлөгч маягийн хүн томилоод ажиллаулаад. Гэхдээ тэр нь бол ерөөсөө шууд тэр удирдлагуудын өөрчлөл засгийн газраас томилогдсон нь очиж ажлыг сайжруулсан юм туршлага байдаг. Дампуурхж байгаа газрууд дээр төлөөлөгч явуулж ингэж аж ахуй нэгжигээ дампуурлаас нь аварсан ийм тохиолдол бол харагдсан юм байлээ. Манай дээр энэ яадгийг? Манай дээр ямар байдгийг? Хэдэн компани дампуурлаас нь аварцсан? Ямар үр дүн гаргацсан? Энэ зүйлийг асуух гэсэн. Баярлалаа. Инх чаргалын сундуу төв тусгалт сургалт судалгааны төвийн судлаач. За гишүүний асуултанд хариулъя. Энэ дээр манайх үндсэн хуулийн дээр үндсэн хуулийн 19 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт юу заасан гэхээр онц болон дайны байдал зарласан тохиолдолд үндсэн хууль болон бусад хууль заасан хүний эрх хэрэгчлөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэж заасан юм билээ. Тэгэнгүүт бидвэл үндсэндээ онц байдлын тухай хуульд оруулсан миний ойлгож байгаагаар бол одоо зөв юм байна гэж энэ судалгааны ажил хэсэг үзсэн. Тэгээд тэрнээс цааш авч үзэх юм бол гадны жишгүүд нь тухайлбал одоо Герман, Польш зэрэг тохиолдлууд дээр бүр эрх төлөөлөгч томилдог тохиолдлууд байна л да. Тэгэхдээ эднэр бол мөн адил нэг онц байдлын нөхцөл байдлаа үнэлж үздэг. Ийм тохиолдлууд байдаг юм билээ. Манай дээр Эрдэнэс 5 толгой дээр жишээлбэл одоо 4 удаа онц байдал, 2 удаа онц байдал тогтоогоод 2 удаа сунгацсан байгаа. Тэгэнгүүт нөгөө энэ бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газарт эрх олох тухай хууль дээрээ 1 удаа сунгаж болох зохицуулт. Тэр нь яагаад тэгэхээр дундаа нөгөө нэг үндсэн 2 удаагийн 6 сард дуусаад үр эрх төлөөлөгч томилоогүй байж байгаа дахид томилж байгаа гэдэг ойлголт явсан юм билээ. За тэгэхээр ажлын хэсэг бас яг асуултад хариулаарэ. Би нэг хүний эрх мэрхтэй холбож асуугаагүй шүү. Тэрийг асуултад яг товчхон хариулахыг хүсье. Зүгээр яг энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ одоо бүгд найрамдах Монгол ард улсын үеийн хууль одоо хүртэл үйлчлэл явж байгаа. Энэ зохимжгүй зүйл. Зүгээр нөгөө талдаа энэ цаана байгаа тэр төрийн өмчит компаниудын удирдлагуудад одоо ямар механизмаар хариуцлага хүлээх юм. Ер нь БТ гэдэг энэ тогтолцоо цаашхын онц байдлын хуулиараа үргэлжлээд явах юм уу үгүй юу? Энийг л асуугаад байгаа шүү дээ. Энэ онцын шаардлагагүй гэж би хараад байгаа. Ямар ч одоо онцын шаардлага. Тэр төрийн өмчит компаниуд дээр нь хариуцлагын тооцоод илүү чадварлаг хүмүүсийг нь шууд томилоо явахад яхаараа заавал энийг ингэж ийм хийдгийг. Тэгэхээр ийм одоо систем нь ам бүхтээ үлдэх юм үгүй юу гэж асуугаад байгаа байхгүй. Асуултад шууд хариулахыг хүсэж байна. За Наранбаяр гишүүний асуултанд хариулъя. Тэгээд ялцчгүй энэ одоо манай засгийн газрын чадамжгүй байгаатай л ерөнхийдөө шууд холбоотой асуудал л та. Манай засгийн газараа уг нь бол өөрөө төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраараа дамжуулаад гүйцэтгэх захирлуудаа томилдог. Гэвтэл өнөөдрийн засгийн газар жишээ нь Эрдэнэс 5 толгой дээр одоо 2 удаагаар БТ томилоод тэрийг 2 удаа сунгасан байгаа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд гүйцэтгэх захирал томилж ажиллуулж чадах чадамжгүй байгаа гэдэг маань өнөөдрийн одоо
манай үүсэж байгаа үндсэн асуудал л да. Ягаад гэхээр энэ төрийн өмчт компани дээр чинь төрөл өөрөө засгийн газар л өөрөө хүнээ томилох бүрийн эрхэнд байж байгаа. Тэгэхээр өөрсдөө хүнээ томилоод өөрсдөө тэр хүндээ одоо компани тухай хуулийн дагуу хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил үүрэг дээр нь үнэлэмж тавьж явж чадахгүй байгаа нь бол өнөөдөр манайх бол цогцолцоогоороо засаглалынхаа хувьд бол одоо чадамжгүй болчихсны нэг илрэл нь бол харагдаад байгаа. Түүнчлэн бол тухайн компаниудыг хараад үзэхээр дандаа ашиг орлого өндөртэй одоо уул уурхайн компаниуд дээр бол төрийн өмчт компаниуд дээр тавьдаг жишгтэй байсан. Тэр маань өнгөрсөн жил эвдэгдсэн буюу эрчим хүчний компани дээр тавьж эхэлсэн. Энэ өөрөө маш том аюулын тохиог бас харуулж байгаа зүйл маань бол энэ янзаараа бид бүхэн маань бүх төрлийн компаниудын үйл ажиллагаан дээр оруулаад өмнө яагаад тэгвэл тухайн эрсдэл үүсгэхэд яагаад өмнө төрийн өөрийнх нь томилсон байгаа захирлын ажиллаа хийхгүй байхад тэр хүнтэй хариуцлага тооцож чадахгүй байсан. Аудитын дүгнэлтүүд яагаад хэрэгжихгүй байгаа. Гэх мэт хариуцлагын тогтолцоонуудыг байхгүй болгоод бэд томилсон гэдэг нэрийдлэр хариуцлагаас зугтах энэ хаалга болчиход байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ хаалгыг эхний ээлжинд ямар ч тач хаах зайлшгүй шаардлага бол үүсэж байгаа.